Харах юм хаа? Үгүй. Ясаа би дахиж сэлгүүлцгүй. Би нэр аягсантэй зодтолтой. Амтах гэсэн чи хөлдөж өглөө. Өмнө хэдүүлээ дэлгүүрт юурээс хонж үзээгүй тийм болохоор дэлгүүрт бүтэн нэг өдөр хонно. Тэгтээ энэ бол миний дэлгүүр засвар ингээ хийгдэж байгаа би та нарт ингээд харуулъя заяа. Тэгээ би ч нөгөө нэг угаасаа л дэлгүүртэй шүү дээ те. Манай дэлгүүр ч нөгөө итгэлгүүрээ хажууд байдаг. Тэгтээ одоо ингээд нүүгээд тэгээ энд ирж гинаа. Тэгээд гадна талаасаа ийм тэгээд өмнө ерөөсөө энд юу ч байгаагүй юм хов хоосон ийм саарлаараа ямар ч каркас босоогүй тийм дэлгүүр байсан. Бүр 0-оос нь эхлэж барьж байгаа зүйл болохоор ер нь бол маш их ядарч гинөө. Тэгтээ яг хүний өмнөөс хийж байгаа биш. Хажуу талд болохоор Геремиксийн дэлгүүр босч байгаа. Бид хоёрын метр квадрат бүр яг адилхан. Тэгээ бид хоёр ч ээлжээрээ хурж ирнэ ийшээ. За манай засвар юм байна, танай засвар юм байна. Би биенийхээ нөгөө юмыг шалгаалцсан. За шинэ зүйл ингэсэн гэх юм бол шил маань хийгдсэн байна. Каркас маань босон, шат маань ийм байралтай байна гэд би угаасаа нөгөө зураг төслөө гаргахтаа угаасаа ингэ ярьчихсан байсан. Яг тэрний дагуу явж байгаа. Тэгээд засвар маань одоо л дуусаагүй. Одоо та нар ингэ харах юм бол ингэ засвар маань ингэ хийгцээр л байна. Ахаа гараад дадлаарай. Сайн уу? 2 hours later. Бүтэн нэг өдөр дэлгүүр дээрээ засвараа хийгээд бүх зүйлийг хамт хийгээд нэг хонноо засвартайгаа нэг хон манай дэлгүүр одоо 6 сарын 1-нд нээхийн тулд засвараа маш хурдан хийхийг хичээж гин. Тэгтээ яг бүх юм санснаар амар хурдан болохгүй байна. Тэгээ би хурдан болохын тулд би өөрөө бүтэн нэг өдөр дэлгүүр дээрээ засвар дээрээ хамт байна. Хувцсаа солимшиг зүсэкө тайлаад шорта аваад ирсэн. Хүй тэр ард талд нууж байгаа юм харуулчих юм а. За яг одоо тэгээ та нарт харуулъя да гэж. Ийм гоё шилэн хоргонд YouTube-ээс ирсэн баатангууд маань байршиж байгаа. Одоо дөнгөж л зүгээр ингээ өрөөд туршилтаар тавьсан байна. Гэтэ 6 сарын 1-нд бүгдээрээ энэ дөрвөн зүйл дөрүүлээ ингэж байршина. А тэгээд 6 сарын 1 болоод дуусангууд би аль хэдийг нь сонгож байгаад гэрлүүг өөр аваад явна. Ягаад гэхээр би нэг гэрте байлгах юм бол өглөө болгон сэрэхтэй энийг харахаар би илүү урам зориг аваад байдаг байхгүй. 6 сарын 1-нд яг энэ дөрвөлээ байршин би өөрөө 6 сарын 1-нд дэлгүүртээ байж гин. Тэгэхээр та нар дөрвөлнгийг хармаар ах юм бол 6 сарын 1-нд хүрээ дээрээ тэгвэл би ингээд та хэдэд ингээд энийг гоё ингээд танилцуулаад дэлгүүр дээрээ байж. Гадна талынхаа шил толиг янзын сайхан арчиж байна. Сая спрей цацаад ингээ арчсан. Одоо гой хуурай илгээ альчуураар сайхан арчаад өгөх хэрэгтэй. Гэрмэгтэй таарлаа. Тийм бичсэн хүмүүсээ ингээд би байна. Тэгээд манай дэлгүүрээс яг интэлтэй байгаа болохоор тэгээд таарлаа гэсэн. За таны дэлгүүр болцсон аа. Блогч бас арай биш ээ. Ямар нэртэй бичлэг юм бэ? Манай блог гэв гэж. Бас тийм дээ. Би тэрхэндээ блог гэв бодсон. Таны дэлгүүр чи болцсон уу гэсэн. Юу яаж нэ өнөөдөр хоноод би бас өөрөө засварт нь жоох оролцъё л гэдэг. Тийм амар ордонд ороод ирсэн юм шиг мэдэрч төрүүлж байна. Harry Potter-ын ордон бол хөшин Европ. Яг Европ стайл. Би яг нэг юм дэлгүүрээс нэг санаж ин. Гэтэ өөрөлдөө. Гэтэ нэг юм хөө стайл руу орж ирсэн санаж ин. Тэр нь бол амар гоё болж байна. Деталн дээр их ажилласан байх шүү. Одоо камера өвчих тэр одоо ингэ харасаа ингэ харах юм бол одоо энэ минь одоо хаанаас ч юм олчтiin те. Дүлэг олчтiin. Тэгснээ энэ гэрлийнх нь энэ минаас аюу гоё юм те. Манайх бол ийм юм байхгүй байгаа. Одоохоор ерөөсөө амар ерөнхий байгаа зам байна. Эзэн нь одоо очие танах руу. Айл руу очие. Хойлоо явъя. Би ч тэ хүүхдийн баярын бэлэг өч. Надаа юу. Тийм. За баярлалаа хүмүүсээ ямар их юмтай билүүгээ. Гэрмиксийн хүүхдийн бэлэг авдаг нас хизээ дуусгүй. Сайн бицгаанд хүмүүсээ бэлэг авчлаа. Тэгээ аюу гоё олон юмтай юм байна. Гэтэл одоо манай дэлгүүрт авцгаа. Даач манай дэлгүүрийг үндэ болоогүй л байгаа л та. Манай дэлгүүр яг болцсон юм гэвэл одоо энэ гаднах хэсэг нь л байна л да. Гремис чест гэдэг утгаараа тэр дээрээс бас юм авдартай байгаад байгаа. Тойрын ингээ өмнөх энэ талбай бүр юу ч байгаагүй. Надад зураг наага. Тийм үү. Би пак гэж харуулчихъя. Харуулсан байх гэж бодож байна. За. Би юугаа хэлээ. За бай. Юугаа. Баяртай. Гэмээс одоо юу гэж байна? Доторх нөгөө цэвэрлэгээ барилгын дараах цэвэрлэгээ бичиж байгаа. За дэше харуулаарай. Ийм гоё чоколатнууд маань ингээ өргөцчихсэн байна. Ийм гоё цэнхэр жөнгөтэй байна. Миний дуртай өнгө ямар өнгө вэ? Цэнхэр тэгээ гоё юм цэнхэр өнгөнүүдтэй юм гоё зөс зөндөө байна. За тэгээд харуулах нэг юм байна. Одоо энийг яаж авах вэ гэх юм бол шууд ингээд өөртөө гараараа ингээд татах юм бол дэр гэл ингээд урсаал өрөнд орж балар нэгдүүлээ. Тэгэхээр заавал тэнд худалдаж байгаа худалдааны зөвлөхөөс уучлаарай надад тусалж болох уу гэж асууж аваад энэ төрлийн авъя гэнгээ гоё ингээд хэдүүлээ ингээд ягаан өнгөнд дуртай бол ягаанаа ингэж хийгээл тийм ээ. Тэгээд энэ тор ингээд
хоосон байгаа. Тэгээ энэ торондоо ингээд өөрийнхөө хүсэж байгаагаа аваад ингээд жинлүүлээд авах боломжтой. Гадаадд нэг иймэрхүү дэлгүүрүүд байдаг шүү дээ. Тэгээд ер нь Монголд тэр дэлгүүр нээсэн байна л гэсэн үг. 6 сарын 1-нд зогсоол мөсөөлтөй болохоор айгуу та нарт амар ахаа гэж бодож чинь 6 сарын 1-нд гоё хідүүлээ гоё баяр дээрээ гоё баяр болгоо тийм ээ ингээд хүсэж байгаа төрлөө ингээд хийн ийм хутгууртай. Одоохондоо бусад төрлүүд маань ерөөсөө арай л хийхдэж амжаагүй байна. Гэхдээ яг хуу байгаануудаа би та нарт зүгээр одоохон байдлаар харуулж энэ болохоор миний хамгийн дуртай ийм тарих. Тэгээ энийг ингээд сонгоцсон болохоор бишинэ хийгээд тэгээд энийг гоё дүүргэх нөө яа нөө тэгээ гоё грамлуулж агаад авах боломжтой. Грамын тоо заасан байдаг лөө юу вэ? Манай худалдагч л мэдж байгаа шүү. За ёо. Манай гаминууд байна. Энд ингээд зөндөө юм өргөднө. Одоохондоо ерөөсөө өргөдөөгүй байна. Миний мөрөөдлийн Funka Pop. Манай дэлгүүр зөвхөн чихэр мэхэр биш ийм гоё хүүхдэд хэрэгтэй номнуудаас байрсан байгаа. Номын аягүй гоё цувралууд байршиж өгсөн байгаа. Ийм гоё Монгол ийм номнуудаас байгаа. Одоохондоо бүгдээрээ өргөдөж амжаагүй байна. Яг та нар сонирхуулах юм бол ийм хөөрхөн ийм бас байгаа. Номоо уншлаа ингээ хөөрхөн ингээ гжигдэж байгаа юм шиг ингээд. Баримлын шавар маавар гэ хүүхдэд хэрэгтэй зүйлсүүд бас зөндөө байршиж байгаа. Хэдүүлээ явцгаая. Манай дэлгүүрийн засварын чимээ миний бүр чихийг та нарын чих чигсэндээ бас ингэх ёстой. Тэгээ жоох агаар амьсгалахаа гадаа хүрээдэрлээ гадаач нэг сүртэй гоё агаарч бас байхгүй л байна л да. Тэгээд манай дэлгүүр гаднаасаа ингэж харагдаг. Little Venice Shopping Mall. Энэ хаана гэдэг вэ гэх юм бол Michelle Expo дээр байгаа. Тэгээд тэнд Michelle Expo-гийн ингээд энэ ер нь тэр чигтээ Michelle Expo-гийн зогсоол гараас ч хөдөлчээ. Манай дэлгүүр лөө яаж явах вэ гэвэл альвэ яасан явдггүй явах дургүй юм байл явъя. Яг зөв. Энэ хаалгаар ороод хаалт. Тэр хаалгаар орох юм байна. Саяны хаалгын яг хажуу талын хаалгаар орох юм байна. Little Venice. Яг л Венецд байгаа шиг би Венецд очижсэн шүү дээ. Италийн Венец хотын Адриатикийн тэнгис дээр ирсэн байна. Яг л тэр уур амьсгалтай манай дэлгүүр чигээрээ явсаар агаад хамгийн цааталт байгаа. Цанхны давцан дээр юу хөөрхөн юм байгаад байгаа юм бэ. Гэтэ энэ бас бэлэн болоогүй. Зүгээр л ерөнхий ингээд тавьсан байгаа. Манай юу засвар өрөөсөө дуусаагүй байна. Одоо та нарт ингээд амар гоё дууссан юм шиг харагдаад байгаа. Энээс илүү бүр гоё болно гэж бодолтой гэж. Одоо ингээд 6 сарын 1-нд ингээд та нарыг хүлээж авах гээд энэ юугаа ингээд лайна ингээд улаан юмнуудаа ингээд тавьчихсан. За тэр жав 6 сарын 1-нд манай дэлгүүрийн нэр болохоор Чами Улаанбаатар байсан бол одоо Чами Land болсон байгаа. Яг уу Ками Land гэж уншин. Гэхдээ та нарыг Чами Land гэж уншаасаа гэж одоо хүсэж байна хувийн зүгээсээ. За тэгээ ингээ харах юм бол ингээд хөвд мөвд гэл нэг юм гоё юм Европ те нэг юм гадаадд нэг юм байдаг да. Тимийг л ингээд бий болгосон байгаа. Эний хардаа айгсан байна. Яа байгаагүй юм шиг яг тэтэртэй шалгуудлаа. Айгсан угаасаа байсан надад ингээ айгу хэцүү үед айгу гоё тусалж хань болж гин найзын чанар зовсон цаг танигдана. Хамгийн чухал юм хийж өгч байна. Боцороо ингээд шүршээ цацсангууд айгсан ингээ хуурайгаа. Чамын нөгөө нэг плейбатнууд руугаа явчлаа. Одоо тэднийг нь бас дахиад арчид цэвэрлээд дөрүүлэнгийн тавих юм тустай юм бэлдсэн байгаа байхгүй юу. Тэгээд энэ болохоор байна шүү дээ. Авахд бүр амар төвөгтэй юм билээ. Сая хүрээл хүмүүс ингээд нөгөө бичлэг нэхэд эхэлж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөөх нь ирдэггүй заа юу. Бүр амар олон юм давхар шалгаад плейбатнаас гадна тусдаа шалгаж ийж дахиж тэгэж өгд юм бэлээ. Сар мар хүлээсэн баха. Шалгалтын дээрээ л амар удчихдаг. Нүдэ ханаад, айсан нүдэ ханаад тэгээд ингээд сонгоод тэгээд алинд нь голден тарах нь алинд нь юу тарах нь тэгээд таарсан арчаа цэвэрлээ. За. Тэ баярлж байгаа шүү. Би төрүүлж хүрсэн төрсийг авъя. За. За энэ төрсөн. Амар мөрөөдлөөр байгаад ч хизээч ингэж баатан найцтайгаа цэвэрлээд байж гин гэж төсөөлөөгүй мэн. Ямага бэлдчихвэ. Яа. Манай дэлгүүрт бас энэ байгаа. Би ямар амарсан ингэ хослоод байгаа юм бэ? Ваа. Pose. Айсан silver play button та заяа. Гэтэ тэрийг ерөөсө заадалтгүй. Хевтрээ бэлдэхгүй болгүй. Мэн чин ядраад байна гэж. Шатаараа гараад өмнө манай дэлгүүр ийм шаттайч байгаагүй. Хэдэн сарын дараа одоо ингэ шатаараа би ингэ дээшээ гараад бичлэгээ хийнэ гэж боддоо. Энэ жазнуудыг нэрээ авсан. Гэтэ бүр том ийм манайх чи ийм том ийм хантай маш том хязгааргүй том хантай 5.5 м. Тэгэхээр би маш том жазнууд захиалаад тэгээд 6 сарын 1-нд та нар хурж ирэхдээ гоё зураг зураад ирэх юм бол тэр жазаа би гоё дүүргээд
та нарын зурсан зургийг энэ дээрээ би өлгий гэж бодож байгаа. Тэгээ манайх одоо ингээд аим гой цэвэрхэн болцсон энийг хардаа. Шал мал бүр янзын гой цэвэрхэн бүр дэдгэр дэлгүүр дээрээ хоноо. Одоо мишако дивсэд гифтэд өгнөө. Тарах энэ ийм том юу мишако ахгүй юу? Ингэж харагдаж байна. Ядаргаа заавал зөвшөөрөл авах хэрэгтэй гинэ. Чи дэлгүүр мэлгүүрт ингэж хонох боломжгүй шууд орой болонгууд энэ нөгөө харуулan чамайг шууд хөөн зөвшөөрөлгүй л бол шууд хөөгдөн миний охин гэд сая харуулan тэгсэн. Тэгэхээр зөвшөөрөл авах хүнийх нь дугаарыг нь юу яцсан харуулаас авцсан. Тэгээд аваа ярьсан чинь нөгөө Мишелийн Walking Street юу алхдаг гудамжны урд хүрээд ирсэн. Тэгээ би одоо тэр тийш нь очиж чинь тэгээ яг Мишелийн удирдлагууд тэрний шийдвэр гаргах хүн одоо наваа голоо наашна. Чи юу бичлэг хийдэг хүн блэ? Өө чамагс мэдэхгүй мэн юу бичлэг тийм юм бид нар хийлэхгүй. Ерөөсөө тийм байхгүй. Тийм дураараа юм гэж байхгүй. Йоо гэ намайг тэхүүдэ гэж айж Мишель Экспо ч төрөл арилцчих. Энэ хараа. Мишель центр болоод энэ гаднах хүн гүйцэм чинь бүр шал өөр болчих. Хөөе ороод ирлээ энэ хараа. Бүр шангирал мангирал шиг болсон биз дээ энэ Мишель Экспо ч. Гэвч нөө юу н хааны дэм бол борлуулалтын албач гэх юм уу? Том газруудын шоурум л байдаг юм шиг байна. Энэ нөгөө алхдаг гудамж нэ шүү дээ. Найс нараа. Нөгөө хүмүүс алхаад байдаг гудамж. За энэ юм шиг тогшчул яадаг юм бол. Сэмэнэ. Би нөгөө уцаар ирсэн юм аа. Би бичлэг хийж явж байгаа зүгээр. Шууд ингэ камерт хараад байна. Баярлалаа. Зүгээр үү те? Би тань дүүл микрофон зөвлөж болох уу? Хямалц баг. Асгатах. Мишель лидэлтэй. Лидэл юмстэй. Тий. Дэлгүүрээ нээж байгаа. Тэгээд тэн дээрээ би нөгөө бичлэг хийх гээд бүтэн нэг өдөр дэлгүүр дээр юм хонж байгаа нэг юм бичлэг хийх гээд. За. Дэлгүүр дээрээ юу? Тий. Хон гэсэн үг юм. Тий. Дотор нь уу? Тий. Тийм боломж болно байдгүй л дээ. Би өөрийгөө тайлбарлаж яриад байсан. Чин ярьсан юм ойлголоо. Ер нь бол маш олон хүмүүсүүд ирэх ашгийг хамгаалдаг учраас ер нь бол боломжгүй. Юу гэж хэлснээс сонссон мэдтэй. Боломжгүй гэдэг хариу өгсөн. Би тэр үед яг ингэж татаж өгчихсэн заа юу ингээ. Яагаад вэ? Тэгсэн чинь гихтээ гэж саяны анх заа юу. Гэтэ чиний хувьд ингээ сая ярьсан маш олон юм үндэслүүдийг бас бид нар бодоод нэг удаа бас ингээ дөрмөөс ирчээд тэгээ болгоод өгөө. Найс, баярлалаа. Шөөрсөн. Гайгүй нөгөө Мишель Экспогийн тэр захирлууд нь бол аз суулж заяа гайгүй хөгшин хүмүүс биш залуу хүмүүс байж таарад ойлгож байгаа байхгүй. Тэхээс биш одоо Мишелийн юу гэх юм бэ? Мишель групп, Мишель компани, Мишель Экспогийн компани за мэдгүй тэднэрийнхэн тэгээд захирлууд нь хөгшин хүмүүс эсвэл нэг юм ойлгохгүй нэг юм пэдэлцгээс өөр мэдгүй худлаа юм захирлууд байсан бол үгүй чи юу чамаар бичлэг хийх бити солиор бид нар тэгэж идэх хөрөнгөөрөө эн чинь бидний нийтийн эзэмшлэг болохгүй гэж тэгхээсэн баг заяа. Гэтэ ингээ болгоё чамаа дэмжиж тэгээд би нэг өдөр хонж олох зөвшөөрөл авсан. Энэ хэсгээ ерөөсө харуулаагүй үлдээч гэсэн байсан байна. Энэ болохоор хүүхдүүдийн юм костюмууд байгаа гой яг Канадын юм ориг яг юм Халлоуин одоо энэ жил гал командын юм костюм байгаа байхгүй юу? Энэ болохоор сансрын нисгэгчийн юм костюм. Ер нь зөндөө юм байгаа. Та нарт ингээ бүгдийг танилцуулж чадахгүй шүү дээ. Яг уу энэ надаа ингээ гоё таалагдсан. Яг бүгд юм Канадын хүүхдэд ямар ч аюулгүй юм костюмууд байгаа. Юм үлэг гүрүүлэгч байна. Аладдины одоо Жасмин гүнжих хүртэл энэ дээр байж байна. Тэгээд энэ болохоор Cinderella-гийн энэ ямар хөөрхий юм бэ? Cinderella-гийн дресс хүртэл байна. Бүгд юм Канадын хүүхдийн брендийн гоё юунууд байрсан байгаа шүү. Юм хувцнууд ер нь манай дэлгүүрт ер нь юутайгаа ирчихэд л гоёдоо энэ хүмүүс сая үржсэн бол юм шаттай байгаад байгаа юм. Мөтэй дүүгийнхаа хүүхдийнхаа төрсөдрөө хүрээд ирэх юм бол ер нь баярлаад гарах юм гоё Монголд байхгүй гоё дэлгүүр байгаа шүү. 6 сарын 1-ний их хүрсийн хүүхдийн баяраар би яг дэлгүүр дээрээ энэ Мишель Лидл Венец дээр чами өөрөө байж энэ чи ингээд ороод ирэх юм бол энийг ингээд тогшгод би чиний өдөөс ингээд гараад ирнэ гэсэн үг шүү. За яа тэгээд YouTube-ийн bottom гууд маань бас яг тэр өдрүүдэд л байна. Тэгээд би буцаагаад 6 сарын 1-нд дуусгах юм бол аваа явчихна гэж бодоод гэхдээ хит хитийн бас үлдээчи гэж бас бодоод л байна амхандаа. Тэгээд 6 сарын 1-нд би дэлгүүр дээрээ чами өөрөө байж байна. Аягсан ерөөсө огт 2 давхарлуу гарч үзээгүй байгаа. Би маш их догдолж байна. Хамтдаа гарцгаая. Гарч үзээгүй үстэй. Ой. Өндөр хүн чинь толгоогоо зах гээд нүгөө юу? Зогтгий. Йоо. За.
Яа. Би ороо зассан. Үй, энэ баг унтлагын өрөө болцсон бай. Харин аймаг тухтаа гарч байгаа тийм. Аха. Би өөрийгөө ийм тухтай юм хийн гэж бас бодсонгүй л дээ. Баталтай орж болох юм уу? Болно. Танаа дэлгүүрт ерөөс ус байдгүй ерөөс одоохондоо нээгээг байгаа болохоор 6 сарын 1-нд нэн тийм болохоор ерөөс юу ч алга. Яг юугаар дайлах вэ? Би нэг доороос нэм саваад ирээ гэлзат. Бас юу гэж найзтай хоос байх уу тийм үстэй болох шүү дээ. Аль chocolate strawberry эсвэл нөгөө нэг mini rainbow crunch. Сүүдэ. За, миний одоо өгч чадах зүйл одоогор юм байна. Зүгээрээ. Бодгоо би маш гоё хоол хийж авч ичнэ. А ихсний гарын хоолыг харах нэ. Вау. Би энэ хоолнд оноо хөө. За. Арвас аруу. Яна. Нүлч өгсөн шүү дээ. Иви. Ядарч гин үгээч. Харин тэгэл бодоол иви гэж. Энийг ханаас авч болох уу? Байрны доотлын дэлгүүрт байдаг. CUGS Club байдаг. Номонд байдаг. Хаасаагүй дэт мэнэ. Гэрийн доотлон бүтгэв. Чаймагийн дэлгүүр хүртэл байгаа. Энэ малгай би өөрөө оёод өмсчлөө гэвэл яах вэ? Ийм vibe дээр яг ийм малгай айгу гоё харагдаад надад ийм хүүхдийн нөмрөг байсан байхгүй юу? Тэрийг би ингэж хайшлангуутлаа. Энэ дээр ёо ямар харагд юм бэ? Гарах юм хаа? За. Үгүй. Ясаа. Хадаа шинэ усан камер тарлаа дотор ажиллаж байгаа юм. Камераа. Тий, камер. Энэ гадна тал ингээд камер юм уу? Камер тий гадна хянц бид ажилладаг шүү дээ. Дандаа шинэ ажиллаж. Тийм аа. Та тэгээ сайн намайг инүүнээр ингээд алхаадсан тэгээд хараадсан гэсэн үг үү? Камераар. Миний ам бүрэн амар цангаад амтах гэсэн чи хөлдөж өглөө. Боломжгүй байна ийм амар том дэлгүүрт. Одоо шөнийн 3 цаг 24 минут болж байна. Шүдээ угаана. Та тэгээ сайн намайг инүүнээр ингээд алхаадсан тэгээд хараадсан гэсэн үг үү? Камераар. Би хад зөвшөөрөл авцсан. Энэ шинэ ажиллаж болдгоо байхгүй юм дөө. Шинэ Тий. Зөвшөөрөл авцаахаа. Хадэр камерыг очиж харж болох юм уу? Та намайг хараад байгаа. Тий. Тийм үү? Би уул нь бүр инүүнээр ингэ цаагуур ингэ явсан шүү. Камер хараад ирсэн. Мах ингэ засвараа хийж Дагж байгаа. яваад ирсэн. Араас дагж яваад хараад. Гэтэ хад зөвшөөрөл авцсан шүү. Өшөөд авсан бид нар. Би сая тэгтээс амар хэлсэн шүү дээ юу. Ийм олон камертай. Би сая гараад байсан. Та намайг инүүнээр ингэ хараад. Тий. Үгүй ээ манай дэлгүүрийн юм эсвэл шүү. Бүгдийг чи харна намайг. Воо. Хаанаас орж иж байна үү? Ингэ солиод байгаа юм уу? Миний машин гайгүй байгаа. Машин харна. Хаана байна? Ямар гоё юм бэ? Ийм амар том. Тий. Камерт за би дахиж сэлгүүлцэхгүй. Аа. Тий, уучлаарай хаа. За. Өглөөний мэд маш тухгүй хонлоо. Яагаад гэвэл дэлгүүрт засвартай байгаа болохоор чимээн дунд унтаж чадахгүй үүр цайлглаа. Та нарын шууд сонс. Ямар гоё юм бэ? Өглөө ирсэн манай найз. За little minutes. Энд манай дэлгүүр байгаа. Тэгээд арич нэг байна. 6 сарын 1-нд нэн. Тэгээ би одоо шууд гэртээ арай бичлэгээ эдитлээд өнөөдөр оруулах гэж хичээн. Тэгээ 6 сарын 1-нд уулзцгаая. Энэ дэлгүүр дээрээ гоё дэлгүүр та нарыг хүлээж байна. Тэгээд одоо баяртай манайхаа тэгээд ийшээ юу байдаг штэ. Энэ хамгийн урдтал ийшээ Б1-ээр зогсоол 6 сарын 1-нд ирэх бол тийшээ тавьчих болно. Эсвэл энүүнээр дөрөв зогсоол. Эсвэл тэр Мишель Экспог уртлын сүл. Эсвэл энэний гадаах уртлын сүл зөөндөө зогсоолтой. Тэгээ хотын төвийн нөгөө манай дэлгүүр чинь ямар ч зогсооргүй байсан шүү дээ. Тэгэл нэг байрны дундлын голын зогсоол ямар зогсоол байхгүй хог. Тэгээ энэ ч юм болохоор хамаагүй зогсоолтой. Тийм болохоор энэ жилийн 6 сарын 1-нэ. Одоо би одоо 3 дахь жилдээ 6 сарын 1 гэх яг хүүхдүүдтэй өнгөрүүлж байгаа юм уу да. Манай дэлгүүр дээр 6 сарын 1 түрээд ирэх юм бол хүүхдийн баярын бэлтгэж энд бай шүү. Энэ хараа. Манай дэлгүүрийн яг өөдөнд ингээд байж янз янзын дэлгүүр ороод хүн 6 сарын 1-нд байна гэстэй хаа. Nice ингээд дэлгүүр манай дэлгүүрт ирчихлээ манай гадаа хүүхдийн баярын бэлэг байна. Янз бүрийн өөр дэлгүүр ороод ахгүй амар л юм байна гэж би бодлоо штэ. Тэгээ ер нь манай дэлгүүрийн энэ урсгал тэр чигтэл гой юмнууд зөндөө байна. Хүүхдийн баяр бэлгэжл байна. Энэ аймус гэд нөгөө амар олон шагнал авдаг энэ минь байна. Тэгээ зөндөө гой юмнууд байна. Ингээд л манай дэлгүүр өрөөсөө хүүхдийн баяраа бэлгээ тэндээс авч болно. Манай дэлгүүрч хүүхдийн баярын бэлэг байхгүй л байгаачлаа. Яг тэндээс авч болно. Эсвэл манайх байлгаж болно. Болгоё. Хүүхдийн баяраар ирүүл тэгээд би байж ин болгоё хэдүүлээ заа. Тэгээд нээлт маань 6 сарын 1-нд их хүрсэн баярын өдрийн мэнд төргийа. Би тэгээд одоо гэртээ арай бичлэгээ дитлээд одоо та нар үзэж байгаа бичлэгийг оруулъя. Баяртай 6 сарын 1-нд уулзцгаая.
Ядлаа. Маш их ядлаа.